Бид угаасаа нийслэлийн иргэдийн хурлаар нэвтрүүлэгчтэй бүсийг 15 оноос хойш тогтоогоод барилга болох үйл ажиллагааг угаасаа зогсооцсон байсан. За би түрүүн асуугаад байдаг асуулт жахаа дахиад ийм алдаа гарах байл гэж асууж ирсэн. За ер нь 40-50 мянгатын энэ ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан сая дүүгэрж байгааж хэлж ийн хүчтгэж болно гэдэг. Тэгэхээр үнэхээр хүчтгэж болох боломжтой бол тэр талаар яваасаа гэсэн юм саналтай байгаа. Заавал буулгаж барилга бариулах биш. Бид нэр ер нь энэ цаашдын өнгө төрхөө түүхэн дурсгалтын барилга байгууламжуудаа авч үлдэх тал дээр жоохон анхаарал хандвал зүгээр юм уу гэсэн юм саналтай байна. За барилга зөвшөөрлгүй барилгын хувьд бол ер нь нийслэлд ингээд зөвшөөрлгүй барилгыг ер нь энэ одоо хууль дүрмөө жоохон стандартаа өөрчлөөд бүр болиулахгүй бол энэ цаашдаа ч үргэлжлэнэ. Төсөлгөр дараа нэлээд анхаарах хэрэгтэй. Энэ хяналтын газрын бас нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Одоо хэд баригдаж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Зайсангийн эсгэгчийн хөдөлгөөн батлагдаагүй байна. Яарамгийн 27 доор нэг чорол төлөлт хийгдээгүй байна. Тэгээ бид нар бариулаад байгаа шүү дээ яг үнэлэхэд. Энэ дээрээ жоохон анхаараач. Ийм саналтай байна.